Хэн яваад байна? Саяны хүн нууцаар ордон руу нэвтрлээ. Тэрнийг ол баруун талын харуу данхааруул хурдд. Шинэ хотоос хааны ордон руу хүн нэвтрэх гэж оролдсон байна. Хааны амнасанд аюул учирлаа. Тиймээс тэрнийг заавал ол. Хаанта хэн нэгэн ханд амжаад ордон руу нэвтэрчээ. Би тайсан биш ээ. Би таны албут байна. Та тосгоны мисүүд гэсэн. Тэгээ зогсохгүй одоо бидний амийг нэхэд байна. Чи юу яриад байна? Би та нарыг л бодож тосгоноос хүмүүсийг шилжүүлсэн. Өвчтөнд тусалж ядуу усыг хоол хүнстэй болгохын тулд харин ч би их өгөөмөр сэтгэл гаргасан биш шүү. Эцэг хаан минь үннийг хэлэхэд бидэнд гинч хоол хүнс өгөөгүй. Манайхан мөрсгөлд нэрвдээд үлгэр хэцүү байна. Би үүнийг танд хэлэх гэж энд ирсэн. Тэнд хүмүүс үнэхээр үлбэрч өгөөд байна. Энэ хүн яасан бол? Нүдэ нэгэж. Яагаад сэрхгүй байна? Яагаад унчих? Басараа. Сидарт. Наад хүн чинь арх их уусан болохоор ухаан алдаад унчихлаа. Энийг аваад яв. Арх гэж юу юм бэ? Хүмүн. Чи там болоод тэр ээжээ бүхнийг ойлгохын тулд би заавал том болох ёстой гэж юу? Хүн өсөж том болохын хэрээр илүү ихийг ойлгодог жамтай. Тэр би өсөж том болоод эдгээр асуултын хариуг мэдэх ёстой юм бол би яагаад одоо энэ талаар бодоод байгаа юм бол? Чи Махигийн хэлсэн үгэнд үнэхээр итгэж байна уу? Махи бол үгэндээ хүрдэг зоригтой хүн. Тэр Капиля бастууд үргэлж үнэнч явсан. Хэрэг өвдөөгүй бол Махи одоо манай цэргийг удирдах явахгүй юу? Дараанадан За хаант минь. шинэ хотод хүнс үр тариаг хэн хариуцж тараасан бэ? Худалдаач Гаури хаант минь. Нөгөө худал хэлж байгаад баригддаг уу? Тэмээ эзэн хаан минь. Тэрнийг маргааш шүүхтэр авчир. Таны тааллаар болгоё. Үгүй дээ хаант минь. Худалдаач Гаури маргаашлав шүүх рүү ирэхгүй. Гаури би чамайг удахгүй шүүх дээр дуудагдана гэж бодож байна. Яагаад? Тэд яасан гэж намайг баривчлах юм? Би эзэн хааны зарилгийг л биелүүлсэн. Шинэ хот руу хүнс үр тариа нийлүүлж болохгүй гэсэн. Гаури чи битгий таныг л өгсөн тушаалыг биелүүлсэн хүнд ер нь хэн уцаарч шүүхэд дуудах юм? Тийм биз дээ. Эсвэл хэн нэгний хөвөл даям болов? Ямар тач чи баригдвал хүнд байдалд орно шүү. Би тэгээд яах юм? Чи юуны өмнө чамд хааны зарилгийг өгсөн цэргийг олж уулз. Тэгээд эндээс дариухан зүгт.
өөр бодох юм байхгүй. Хөдөлтөөчин Гаури энд байна уу? Өгөө эрхэм дайцсан. Манай зэргүүд хаан тулсын өнцөг булан бүрийг шалгасан. Гэвч худалдаачин Гаури хаанаас ч олдсонгүй. Магадгүй тэр Зогцсон нь харин ч тэрний гин буруутайг нодолж байгаа юм биш үү? Таны зөв. Ийм тохиолдолд шагжаагийн хуулиар хэрхэн шийдэх вэ? Гэмт хэрэгтнийг олдтол бид шийдвэр гаргахаа хойшлуулах ёстой. Хөөе, сайтан ингэж болохгүй. Энэ бол улсаас урвсан хэрэг болно. Гаури эзэн хааны тушаалыг зөрчсөн тэрнийг яг одоо шүүх хэрэгтэй. Дэмжиж байна эзэн хаан тэмээ. Ийм ноцтой хэргийг хэрхэвч хойшлуулж болохгүй. тийм шүү хаан. Одоо шийдэцгээе. Тийм ээ. Шийдээ. Та эхлээд намайг өршөөнө гэж амлаа. Тэгээд зөвшөөрвөл би ярий. Заавал уу? Тийм ээ хаан. Хэрхэм сайдад амлаж байна. Шинэ хот руу хүн сүр тарай нийлүүлэх нь манай улсын хувьд маш чухал үүрэг байсан. Тиймээс энэ ажлыг гүйцэтгүүлэхээр бид Гаурийг томилсон. Гэвч тэр үүргээ биелүүлж чадсангүй. Тэрний хаана явуулж мэдэхгүй болго. Зогцснараа тэр буруутай гэдгээ ил тод харууллаа. Шүүхийн тулд нотлогоо хэрэгтэй. Тэр үнэн хаантай. Гаурийг батлан даасан хүнээс нь энэ талаар асууж болно гэж бодож байна. Ой сайд чи. Өршөө хаантай. Би хуулийн дагуу ярьж байна. Чи Сидарт хүн тайчийг буруу утгаж байна уу? Эзэн хаан минь. Та тайвшир. Сайдын хэлснийг өршөөлдөө. Огонч сайдын зөвлөлд бид шийдвэр гаргахаа хойшлуулах ёстой. Үгүй дараанадан шүүх уг асуудлыг одоо шийднэ. Эргэн дэцсэн. Хон тач Сидарт бачиг хүүхэчүүд. Хүүхдэд Гаурийн шийдвэрийг оноож болно гэж үү? Гаурийг батлан даалгаргасан хүнийг маргааш шийтгэлийн танхимд аваад ирэх. Шүүхийг тэнд үргэлжлүүлнэ. Чи яаж вэ? Сидартыг өршөөж хайрлаач. Тэрний оронд намайг шийдэг. Би шийдгүүлээ. Сидартыг л битгий шийдгээжтэй. Анх шүүхийн танхимд аваачд хориглоогүй байж. Одоо юунд бодлоо өөрчлөв? Шийтгэлийн танхимд аваачд Сидартад балчирдах биш үү? Та Сидартад хэзээч зовлон мэдрүүлэхийг хүсэж байгаагүй. Шинэ хот барьж байх тэр үед ард түмэндээ хатуурхаж байхад би таныг хүүдээ ямар их хайртайг ойлгосон. Гэтэл өнөөдөр та хүүгээ өчөөхөнж бодохгүй байх гэж юу? Та одоо хэний талд оров? Шудраг ярьсны талд. Тэр Сидартыг хэзээч шийтгэхгүй. Энэ бодлоо. Тэр одоо дахиж хүнд батлан даалт гаргахаас эмээх болно. Би хүүгээ баатар болгохыг хүсэж байна. Жинхэнэ эзэн хаан шиг. Манай гэр бүлийн бахархал байхаар. Манай улс нэг үе Рама хааны удирдлагад байсан. Тэгэхэд Рама хаан их өрөвч хүн байсан. Ард иргэдтэй хайртай. Энэ тэрнийг их хадаас дутуу болгосон гэж илүү хулчраа болгосон уу? Одоо тэрнийг бүгд л төгс хаанаар өргөмжлөд байгаа шүү дээ. Би эцэг хүн. Гэхдээ хаан сэдийг зууж байгаа хүн Тэгвэл тэрнээсээ бууж ир.
бусдыг өрөвцсөний төлөө гинбүүхэн шийдэгдэх юм бол би лав тэр шагчагийн хоолыг эсрэг үзэж байна. Өнгөрсөн 8 жилийн турш ямар зовд амсал хүч жаргалтай явсан. Харин одоо таны бүлдөө 8 удаа ташуурдуулаад анхны зовдонгоо амсаж үзэх юм бэ? Шүүхтэр Сидарт тэр Гаврид батлан талгаргасан. Гэхдээ тэр чинь хүүхэд шүү дээ. Ямар гоё вэ? Ямар гоё вэ? Ямар гоё вэ? Гэхдээ их хаан ямар шийдвэр гаргах вэ? Тэгээд шүүхийн бүх гишүүд Сидартын шийдвэрийг дэмжсэн. Тиймээс Сидарт бас шүүхийн шийдвэрийг хүндлэх ёстой. Энэ бол Шагжагийн хаадаас өмнө хэрийг ч гаргаагүй шийдвэр болох болно. Ээжээ. Та энд байсан юм уу? Би таныг өглөөнөөс хойш хайлаа. Та яагаад уйлаад байна? Би таныг намайг сургууль руу хол явах гэж байхдаа уйлж байхыг чинь харсан. Би шинэ газар руу явах болгонд та уйлах юм. Лаушика намайг өнөөдөр шийтгэлийн танхимдуу аваачин гэсэн. Эрхэм дээдсэ. Та бидэнтэй хамт явна уу? Аха, явъя. Ээжээ, би яваа шийтгэлийн танхимыг үзчихэд ирье. Тэнгэр минь. Манай Сидартыг хамгаалж туслаач. Хүүхдийг ингэж хатуу шийтгэж болно гэж үү? Яагаад ийм олон хүн цуглав? Хаант минь. Энэ хүмүүс шудраг ёсны төлөө энд ирцгээс юм. Та шийдвэрээ хойшлуулж болгосон болов уу? Сайдын зөв ах. Би худалдаачин Гаврыг олохын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлая. Гаврид батлан даалт гаргасан хүнийг оруулаад ир. Юуны өмнө би шинэ хотын иргэдээс уучлалт ирж байна. Би та нарыг хоол хүнсээр хангах хааны үргээ биелүүлж уг ажлыг Гаврид хариуцуулсан. Харамсалтай нь тэр дахиж худлаа хийсэн. Тиймээс тэрэнд батлан даалт гаргасан хүн шийтгүүлэх ёстой. Намайг өршин хаантай минь. Та эзэн хааны үргээ сая биелүүллээ. Одоо харин эцгийн үргээ биелүүлээч дээ. Хариуцагч этгээд нь шүүхийн шийдвэр хүлээх үз. Тэнхэг уучир оронд нь эцгийн шийтгэх болно.
Та юу ярина вэ? Хаан гаргадаг шийдвэрээ гаргасан. Эцэг нь үүргэн биелүүлэх цаг нь болж. Та энэ Сиддартад яаж нөлөөлөх талаар та бодсон уу? Үүнээс хойш худалч хүнийг батлан даах нь буруу гэдгийг миний хүү ойлгож аваг. Хаан хүн хэд өрөвч байх ёсгүй. Ташурав. Бэбэдэг. Ташурав. Өгөөл би чамайг ташуурдан. Эцэг хаамын. Намайг уучлаач. Харуул. Эннийг барь. Хантамын өршөөгөөч. Гаври, би чамд шинэ хотыг хүнс ногоогоор хангаж үүрэг өгсөн үү? Тийм ээ эцэг. Тэгвэл яагаад миний тушаалыг биелүүлээгүй юм? Та өөрөө хэрэггүй гэсэн шүү дээ. Юу? Тийм ээ эцэг хаамын. Таны зэрлэг энэ байна хаантаа. Хааны зарлиг худалдаачин Гаврыг гажанаан танаа. Үүгээр шинэ хотод хоол хүнс оруулахгүй байхыг тушааж байна. Энэ хуурамч зарлиг юм шүү. Энэ зарлиг хэзээч гаргаагүй. Тийм байна хаантаа. Үнэхээр хуурамч юм байна. Яагаад тэр вэ? Энд хааны тамга байна шүү. Энэ хуурамч тамгыг хийсэн хүн том алдаа хийж. Тамга хар төмрөөр хийсэн бололтой. Төмөр хатуу учраас зааны дүрс нэлийн арзгар болж жинхэнэ тамга алт болохоор ингэх учиргүй. Энэ тушаалыг чамд хэн өгсөн юм? Торгон зэргүүдээ нэг нь хаантаа. Тэр зэрэг хаана вэ? Хаантаа би тэрнийг хайсан. Тэр л миний гин бурууг батлах цорын ганц найдвар байсан юм. Гэхдээ би тэрнийг олж чадсангүй. Гаври, чи дахиад худал хэлж байна уу? Эцэг хаамын өршөөгөөрөө би шийтгэл хүлээхэд бэлэн байна. Шагжагийн хуулийн дагуу танд хоёр сонголт бий. Та шуурдуулах эсвэл цөлөгдөх. Эцэг хаамын би энэ хотыг орхив. Гэхдээ би явхаас өмнө Сиддарт хунтаачтад уулзмаар байна. Болгоон сойрхон уу? Надад үнний замыг үзүүлж гэгэр үсэн хүн бол та. Таны итгэлийг алдахгүй тулд би шун хазанга их барьж явсан. Тэрнээс хойш би хэнийг ч хуурч мэхлээгүй. Үнэн зүйлд нотлохоо хэрэггүй. Гэмт хэрэгтэн хизээ нэгэн цаг шийтгэлээ амсчил таарна. Сиддарт хунтааж манд тугаа. 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 Эцэг хаамын эрхэмдээд Стамтапаны Амита хатны гэртээ аваачаар Капилавастуу руу ирж явна гинэ.
Колегийн хаан эрхэмдээд Стандфаны хааны ордонд морилж байна. Прожапати миний нөхөр ирчиж тэрний хүнд итгэлтэй угтах хэрэгтэй бодолцоорой. Амита минь санаа зовлтгүй дээ. Тэр чиний нөхрөөс гадна миний хорь ах юм шүү дээ. Прожапати. Энэ сайхан үзээтэй өдөр хоёр хаан улс төрийн талаар маргалдахыг би хүсэхгүй байна. Зүгээрээ. Би тэрнийг харгалъя. Эрхэм дээдсэ. Хуралцсан ирсэн таныг угтан авч байгаагаан бид нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Бид ямар харилцаатай байгааг та мартчихсан юм уу да? Колегийн хаан тантай нутаг нэг. Нутаг нэгтний хөвд хэлье. Таны урилгыг би дуртаяа хүлээж авсан. Стандфаны хаан ахархаж байгаагаа харуулах гэж байна. Танаар үлмийг угаалгах хүндлэл хүсэж байна. Цар авчир. Үлмигийн сэрүүцүүлсний дараа л та тэрний гэртээ өрөх хэрэгтэй. Та хөлөө цар дээр тавина уу? Прожапати чи юу хийх гээд байна? Би Шудадан хааны биеийн тална. Тиймээс энэ миний ч гэсэн үүрэг. Дээрээс нь та нутгийн минь ах. Би энэ боломжийг яаж алдах вэ? Та хөлөө цар дээр тавь. Үгүй Прожапати. Манай хаан тулсад дайцсан хүрээний эмэгтэйчүүд хэн ч хөлийг угаадаггүй. Тиймээс хэрэггүй. Кабилавастууд тавтай морилно. Дотгошоо морилно. Нийгмийг зөв чиг залах нь бярман бидний гол үүрэг. Үүний зэрэгцээ. Та нар дайчид. Тиймээс хамгаалах үүрэг гэж бас байна. Зэвсэггүй дайчин бараг юу ч хийж чадахгүй. Тиймээс зэвсэг эзэмшиж сурах хэрэгтэй. Өнөөдөр та нар зэвсгийн эрдмийг Абитодан хаан сургана. За бүгдээрээ эхэлж номсом харуулж сурна. Энэ бол ном. Энэ бол хөвч. Энэ сум. Эхлээд сумыг номон дээр байрлуул. Хөвчийг аргаж татаад байга онлоод сул тавь. Ийм амархан уу? Бид энэгээр шувуу харуулж болох нэ? Тийм ээ дэвдат. Гэхдээ номсон бүрэн эзэмших цорын ганц арга зам бол уйхгүй дадал. Чи яагаад дэвдаач шиг зэвсэг эзэмших тасгал хийхгүй байгаа? Би зэр зэвсэг дургүй. Тэгвэл морин. Би бүх амьтдад хайртай. Энийг хараач ямар гоё цэцэг вэ? Чи энэ цэцгийг тасалж яах гэсэн юм бэ? Дэвдаах руу авч явъя. Манайд энд ийм сайхан цэцэг ургадаггүй. Мэ? Энэ шоу шархтчихж.
Сидарт чи харав уу? Би энэ шууг нэлчөөхт нь харуулаа шүү дээ. Энэ шууг ав. Би энийг Абитодан хаанд харуулна. Ой, сонсоогүй мүү? Энэ миний ангийн олж. Энэ шувууг би аварсан. Тиймээс энэ минийх. Ахтайгаа ингэж тэрсэлдэж болдгийм үү Сидарт? Би үүргээл биелүүлж байна. Анхийг жинхэнэ дайчин ирсэн ажил. Дайчин хүний энэ дэргүүний үүрэг бол хамгаалах. Наад шуугаа өгөхгүй бол чи дараа нь өөрөө л хүмүүс чаалуулна. Сидарт энэ шууг өгөхгүй гэвэл чи яах юм? Би ордон руу орж хаанд зарга мэдүүлнэ. Тэхгүй юу? Болно. Би хааны шийдвэрийг хүлцэнгүйгээр хүлээж авна. Дараанадан хэн шүүхийн хонхыг дуургав? Би хаантаа. Би танд зарга мэдүүлэхээр ирлээ. Дэвдат. Юу болов Дэвдат? Яагаад ингэж их уцаарлав? Энэ хэргийг та шийдэж чадна. Би сая ном сумаар нэг шувуу харуулж унагсан юм. Тэр шувуу хэнийг болж таарах вэ? Энэ 15-ны сарыг ажиглахдаа адилын хялбар асуудал байна. Хэрвээ харавсан сум чинийх бол олзч ирэх. Тийм ээ хаантаа. Сум нь минийх. Тэгтэл ангийн олзыг Сидарт унтааж булаагаад авчих. Тиймээс би энд саргалдах гэж ирсэн. Дэвдат одоо зарга мэдүүлэх тохирсон цаг биш. Тэгээд хэзээ гэж? Та хоёр өөрсдөө уучраа ол. Эндээс явж үз. Хаан ти яагаад хүүхэд загнаад байна? Эд хүүхдийн сониуч занг үргэлж дэмжиж шаардлагыг биелүүлэх ёстой юм шүү. Шүдэдэн хаантан байна. Би зөв ярьж байна уу? Та буруутгах аргагүй. Хэт ухаалаг юм хаантаа. Дэвдас шүүхийн хонх цогсон тул бид заргыг шийдэх ёстой. Эзэнтэй Паражабати хатны бичлэр хэд байна? Ээжээ та яасан бэ? Нүдэ нэгэж. Ээж юу болоод байна? Ээж та өглөө залбирлын үеэр ухаан алдчихсан юм. Ээжээ та маахи шиг архиус юм уу? Магадгүй тэгээд ухаан алдсан байх. Юу болоо Паражабати? Танд сайн мэдээ дуулгая. Надад Капилвастууд ирж нэр өгөх ёслолд оролцох боломж алдах нь. Хатан Паражабати бие давхар болжээ. Баяр хүргэе Паражабати минь. Танд ч гэсэн Шүдэдэн хаантаа. Баяр хүргэе. Тэгэхээр манай тайлагчаас энэ үлзийт явдлын тухай асууж дараа нь Капилвастууд яар энэхүү мэдээг түгэ. Баяр ёслолд шил дараалан болох нь дээ. Үнэхээр сайхан. Одоо ч Капилвастугийн талаар санаа зовох хэрэггүй болж. Би Аситашийн зөгнөл үнэн байлаа. Бид одоо юунд санаа зовох хэрэггүй болж л гэж хэлчихсэн. Утгагүй шинэ үе залгамжлагчтай болох нь. Тийм биз дээ. Хаанта? Миний найз күнжэлчэд. Явъя. Та танилц. Хой. Явъя. Баяр хүргэе. Яваач. Чи буруу бодож байна.
Сидарт удахгүй өөртөө нөрсөлдөх дүүтэй болох нь. Өрсөлдөхөө? Та ямар муухай юм ярина вэ? Би харснаа тайлбарлаж байна амита минь. Дэвдэ тунтаж Сидартын эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн. Шүүхэд? Тийм ээ. Шүүх тэр заргыг маргаж шийдвэрлэх болсон. Дэвдат та өөрийн гомдлын тухай шүүхэд тайлбарлаж өгнө үү? Хаантан? Би энэ шоуг харамсан учраас энэ минийх байх ёстой. Хаантаа? Би шууг олоход энэ шархсан байсан. Би эмчилсэн учраас энэ шуу минийх болсон. Бид одоо шоу хэнийх болохыг тогтоох ёстой. Харамсан хүний хөө, эмчилсэн хүний хөө гэдгийг. Ан хийхэн дайчин хүний шинж чанар. Сул доройг хамгаалах нь дайчин хүний үүрэг хаантаа. Та Дэвдатын сум энэ шууг шархтуулсныг хүлээн зөвшөөрөх үү? Тэгвэл та намайг энэ шууг эмчилж аварсан гэдгийг зөвшөөрөх үү? Чамайг дайчин гэхэд би л эргэлзэж байна. Таныг хүн гэдэгт би бас эргэлзэж байна. Хин нэгэн харуулвал тэр мэдээж өвдөж шандан шүү дээ. Тиймээс дайчирч гэлээ энэнгүй байх хэвээр. Эргэн тойрондоо хайр түгээх үү? Гай зовлон тарих уу? Үйл болгон бороо авчрахгүй. Үр тариа жил бүр сайн ургахгүй. Бүх зүйл 13 тэгш биш шүү дээ. Ан агнахч гэлээ дайчин бүрийн ариун журам байж болохгүй. Аврон хамгаалагдж байх нь юун төрөний? Дайчин хүний ариун журам гэж багш маань сургадаг юм. Ариун журамыг хааж явсан хамгаал алтан амийг авах нь дайчин хүний ариун журам. Энэ заргыг шүүх шийднэ үстэй. Би ч бас яхаа мэдхэ боллоо. Тайлгаж баачсвати. Шийдвэрийг танд даатгая. Шүүх хэнийх байх ёстой вэ гэдэгт л асуудал байна. Тэгэхээр нэг нь дайчин чанараа харуулж, нөгөөх нь үүргэн биелүүлж. Ийч бас шийдэж чадахгүй. Тиймээс энэ шүүх хэн дээр очин түүнийх болог. Сидарт тунтаж мандтугай. 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 Прожапати энэ юу вэ? Чи гэрээсээ явах гэж байна. Би чамд чаал бэлэг бэлдсэн. Эсвэл та намайг Дэвдах руу хүргээд өгөх юм уу? Олон жил тэнд очоогүй үсттэй. Сидарт арай том болог. Тэгэхээр очие тэхүү. Ямар олон гадил вэ? Хүнж заан Дэвдах руу удаа явна, замдаа өсвөл яана. Найзын хувьд тэрнийг халамжуулах нь миний үүрэг.
Би ч гэсэн чиний найз. Чи надад юу бэлдсэн? Бөө, ямар их цэцэг вэ? Чи өөрөө түүс юм уу? Үгүй ээ. Би түүсээ.